Нийхгүй шүү. Тий, хаач. Тий. Зүгээр энэ зураг Photoshop руу чирж оруулна. За тэгэхээр чирээд Photoshop-ын дээр тарах уу тий? Аха. За тэгээд дэшээ нэг. За оруулсангүй. За дахиад. Маус нэгэ дарсан чигээр нь штэ. За инглээ. Ороогүй. За одоо зөв. Аха. Одоо ингээд ороод ирчээд. За. За тэнгүүтээ. Аавыг нэрлэх үү? Аавыг нэрлэх үү? Энэ одоо копи хийх үү? За хийн. Зүгээр шинэ леер нэ. За шинэ леер нээж байгаа нь яаж байгаа вэ хоёлаа? Шинэ леер дээр ажиллах гэж байгаа. Аха. Тэгэхээр энийгээ сонгоод леер рүү чирчих үү? Үгүй тэгэл болоо орох чинь. Хамаахгүй. Орох юм. Тий. Одоо энэ шинэ леер шинэ леерээ сонгоно шүү. За. Яа. Тэгэхээр леер дээр нь одоо зураг нь байгаа гэсэн үг юм. Тий, леер дээр нь зураг нь харагдаж байгаа. Хоос нь калкин цаас гэж ботчих. За тэгэхээр зүүмээрээ томруулаад за бас л ээжигээ л арилгая. За. Тэнгүүтээ зүүм маань нэгдсэн байгаа. Одоо тамга харилгадаг. Эсэ дарна тий. За тамга сонгочоод энэ all layers гэдэг нь идэвхтэй байна уугүй заавал шалгаж аваарай за. Энэ нь ямар ч вэ гэхээр энэ үндсэн зураг байгаа шүү дээ. Тий, үндсэн зураг шинэ хоосон леер дээр ажиллах одоо боломжийг олгодог гэж ойлгож байна. За тэгэхээр маус нэгээ дараад дараад явах үлээ. Цэг авах. Энэ хавьяас ч юм уу цэг авна шүү дээ. Ийм болоос авах. Тий, тэгт. За. Авснаа. Авчиж. Авчихсан байна. Томруулчихгүй юу? Энийг юу? Аха. Хэд болох вэ? 60 болох уу? За, 60 болооч. 60 зүгээр байх. За. Биш шүү. Яг одоо энэ усны төвшөнд явж байгаа. Усны төвшөнд гэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр эндээс арилгах гэсэн үг. Тий, аха. За болно. Маус нэгэ жоохон ойрхон юу ягаарай. Ингэсгээл тавиад байгаарай. Маус нэгэ тавиарай. Сонсож байна уу? Аха. Сонсож байна. Тэгээ маус нэгэ энэ хүртэл чирээд маус нэгэ тавиарай. Тэгэл яваа. Тэгэхгүй болохоор нэг эргээд буруу үйлдэлээ буцаад бүх үйлдэлийг буцна. За. Хамаагүй хурдан, хамаагүй цэвэрхэн хийж шүү. Тэгээд цэг авсан цэгнээсээ эхэлж арилгах хэрэгтэй юм байна тий. За одоо хоёлаа юу вэ? Энэ одоо энэ нэг улаан шугам дотор байгааз жоохон хуурмаг харагдаж байна. Тэгэхээр энийг эндээс цэг авъя.
Тэгээд ийш нэгэ хуулъя. За. Заавал ийш нэг хэтрүүлээд шүү. Энэ улаан цагаас хэтрэхгүй гэдэг мартаагүй. Нэр мартцсан биш. Улаан цагнаас хэтрэхгүй. Тий. Сум маань хэтрэхгүй юм. Тий. Зөвхөн одоо энд байгаа нэмэх сум чинь аа. За одоо энэ талаас нь ийшээ нэг цэг аваад зэ. За охины гар хуулгаж чаад контрол зэвч. За. За одоо сүүдрэл. Наа чи бол болно дөө. Болох. Энэ аваас ч юм уу. За ер нь бол тий гоё болчлоо. Ер нь бол цэгээ авахтаа ингээд мэдрэмжээр хаанаас авал гоё болохоор нэг тий байнга бодолцож байгаа л. Нэг цэгээс биш ингээд лент тэндээс аваад нөхөд ээж бас болно штэ. Тэрнийг бас тэгтээ өчигдрийнхөө бол хамаагүй хурдан юм хийдэг болчлаа штэ. За гахалтай. Одоо дахиад засах. Болж юм зүгээр. Иймэрхүү юм байгаад айгүй шүү дээ. За. Халтур дэжтэй би болно гэж. Энийг жоохон засалцсах юм тий. Тэгэхээр одоо хаанаас ч цэг явмаар тий. Эндээс үү. Тэг. За ингээд засар үйж явахдаа нөө зураг юу ягаарай. Ягаар гэж нөө жижигээр харж томруулаад одоо томруулдаг шилээр жижиг болгож аваад зураг хянаж үзэж байгаарай. Холоос харуул нөө алдаад дутагдлаа аюу амар харагддаг. Аалтаа дараад нэх мэддэхгүй гоц. Зэ. За өөр одоо юу хоёлаа жоохон постэр шиг болох юм уу? Постро. Тий. Постэр гэдэг ч үлээ. Одоо нэг рекламны зар сурчлагын хууц. За. Бүтэнгээр нь хараа зураг хоёлаа. Аалтаа дараад эсвэл эндээс нөгөө нэг хасыг итгэжүүлнэ штэ тий. За. Одоо хоёлаа shift tool ашиглая төхөө. За. Shift tool-ээр юу хийх вэ гэхээр ингээ энэний дагуу хоёлаа зурчих. За. Одоо яах вэ? Одоо текст ч юм. Энэ хоёр та ажиллана тий. За. Энэ чи хүрээ тий. Тий, гоё. Энэ хүрээний өнгө болж таарч байгаа. Хүрээний өнгө дүүргэлтийн өнгө шүү. За. За.
Тэгэхээр хүрээгээ эндээс сонгоод Аа. өнгө сонгох юм уу? За нэг өнгө өгч. Тэгээ дөрвөлтэй өнгө бүр байхгүй болгоч. За тэгээд хоёул өөрийнхөө өнгийг жоохон зузаан болгоод Зузаан музаан чи хаах нэг голээ. 3 point гэсэн бааз. Энэ хэд болох вэ? 5 6. За тэгээд зүгээр мэдрэмжээр л хийчих. Одоо өөрөө жоохон өөртөө итгэлтэйгээр. Бага л юм. За 8 болгоё. За. За дараа нь яах вэ? За хоёлаа нэг текст хичээл. Энэ дээр энэ хүрээний өнгө жоо онцгүй юу? Одоо яаж авах вэ? Алийг авах вэ? Яг тэр гоо. юм чин цэнхэртэйг ойролцоо явах хэрэгтэй. Эндээс авчихгүй юу? Энийг юм ч одоо юу хэлээ? Өнгө сорвол cancel гэж. Өнгөө сорволохт энэ яг сордог юм гарч ирэхгүй юм бол. Энэ дээр гараад энэ байгаа штэ. За. Эндээс авсан уу? За окей. За. Энийг нэг 14 мөрөв болгоч юм. За. Энэ харагд зориод нэг бүдүүн яаж байгаа шүү за. Тэрнээс нарийнхан бол 14 байхгүй л юм чинь бас их бүтгэл юм. Энийг юм ч тас юу вэ? Устгач. За. Одоо хоёлаа дээр ч юм уу энэ хавь ч юм уу текст бичиж үзье. За текст бичихэд чинь заавал энэ Т-гээ сонгоно тий. Тий. Мөн. Хүрээ хийх хэрэгтэй юу? Үгүй зүгээр л биччихгүй. Яа итгэвчгүй юм бол. Итгэвчсэн байна. Ер нь бол энэ надаа шууд бичих юм уу тий? За шууд бичих. Бичигдэж болохгүй ш. За ингээ. Эсгэ дарч. За. Тэгээд энийгээ за одоо сонгогдсон байгаа юм чинь. За зөв. Эсгэ дарч. Яагаад вэ гэхээр нөгөө хоёлаа энэ хүрээний дотроо хүрээний тий. Өчигдөр хараа. Тэгэхээр текстээ сонгонгуудаа шинэ леер үүсгэхгүй юу? Зүгээр шинэ леер дээр наана дарч. За тэгээд өчиж. Жижигхэн байгаа зү. Тийм. Тэгэхээр нэг бол ийшээ орно, нэг бол энд орно шүү. За тохиргоо. 15 гэхээр энэ ч хэд байвал бол тийм. 50, 60 март. За. За окей. За энэ жижигхэн харагдж байгааз. Тийм байна, жижигхэн юм байна. Тэгэхээр нэг бол 80 мая болгомор юм. Тий, шууд эндээ бичиж. Хэд болох вэ? 80. Тий. За. Энд голлог юм шиг байх юм тий. Тий, голлог баг. Гэтэ хоёлаа наач авшиг жижигхэн байна тий. Харин тийм байна. За яагаад болоогүй гэхээр энийг cancel дарж агаад. Нэг бол control T гэж хаад нүдэн баримжаа шууд өөрөө том болгож болно. Эндээс утга өгдөг ч гэсэн хоёрт гаргана. Нөгөө гараас
юу яадаг штэ. Control T-гээд. Том болох юм уу тий? Тийм. Энэ select-лж байгаа юм шүү. Том Тийм. болсон юм биш. За одоо За. эндээс нь чирээл shift-ээ дараад энэ өнцгөөс нь чирээрээ. За ингээд шууд энд утга өгөхгүйгээр өөрөөрөө нүдэн баримжаараа шууд томсгоччооз. Shift. Одоо томруулах гэж энэ эсвэл дуусгах гэж байна уу? Мэдгүй. За тэгвэл Энийг тэмдэглэж авч илаа. за. Окей юу. Окей. За. За ойлоо иш орч. Би одоо энэ яраа зурган дээр текст бичих чадвартай болчихлоо гэсэн үг үү? Тийм шүү дээ. За. 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 Энэ нөгөө Word дээр байдаг шүү дээ. За. За аркийг сонгоч. Тэр төрснүүд байна тий. нэг иймэрхүү шаардлага гардаг шүү дээ. Ер нь хүнд. Тий. Энэ ер нь их айтайхан тий. Одоо 50% ихсэж багасгах band гэдэг нь болохоор энэ хотоолт байгааз. Энэ хотоолтын ерөөдөө ном юу хэлж байгаа юм. Номыг нэх юм уу та? Алин? Бэнд нь үү? Бэнд үү? За. Одоо ийшээ олонгод 0 болгонгод бүр нууралтгүй болчихно гэх юм уу? За. Тийм би. Буцаагаад ихсгээд энэ horizon гэдэг нь болохоор хэвтэй тэнглэгийн дагуу. Одоо энэ утгыг юу яагаад ихсгээд үз. Харж байна уу? Ингэж бас тийм байна тий. Vertical нь болохоор босоо тэнгэл. Дахиад дараад. Тийм аа. Тийм. За тэгээд эндээс ерөнхийдөө яг шаардлагатай үед бид нэрийг ашиглахад одоо мэдэх шаардлагатай. Хэдийгээр энэ нэг шин биш боловч текст төлөвтэй холбоотой нэмэлттэй одоо нэг зайлшгүй мэдчих юу маань болж байгаа байхгүй юу? Хичээлийнхэнд хэлсэн. За компьютер чи хүчин шаллаар бол хоёул 3D рүү ороод үзэж. 3D гэх юм хаана вэ? Энэ сум заагаад чинь. За. За дарч. Орцсон уу? Yes. За. Харж байна уу? Тийм байна. Энд үрсэн цаанаас л сонгогдно. Өөр хөлбөрөө тийм үү? Аль дүрсэн? Энэ одоо энэ баахан юм шиг. Энэ чи перспектив. Одоо зөв 3D үсгэж байгаа байхгүй юу? Энэ яаж ашиглах вэ? Энд одоо нэг X, Y, Z гэсэн нэг 10 жилд үздэг штэ. Тэр техник байна гэсэн өөрөөр хэлбэл. За ингээд те. За энэ болохоор X техник. Одоо дээр нэг харагдж байгаац ойртуулангууд тэр move on Y axis, Z axis гэдэг жааз энэ дээр харж байна уу? Тийм байна. За тэгээд аль техник рүү хөдлөж байгаа аль техникийг сонгоцсон байгаа чинь одоо энэ байхгүй. Y гэдэг чинь одоо дээшээ доошоо шүү дээ. За хоёулаа эргүүлж байгааз харж байна уу? Тийм байна. Энэ дээр эргүүлэх төрлүүд энэ зөөх төрөл. Энэ бол наач болохоор яг хэвтэй тэнглэгийн дагуу энэ болохоор босоо тэнглэгийн дагуу эргэж байгааз X, Z, Y, Z-ийн дагуу гэсэн. Гоё мэдрэмжээр хийвэл янзын юм болохоор байгааз. За ичээд буцаа хийв навч чадах байлчлаа. Зүгээр энэ туршилт тэмчээ. Одоо энэ дээрээ дараад эргүүлээрэй.
зөөгөөрэй. Ингэж бас зөвжүүлэх юм тий. За. За гэрлээ нэ. За. Байгалийн гэрэл ийшээ нэг. Эндээсээ зөөч. Сая. Нэг гэрлээ хахад дараарай. Энэ Одоо удирдах нэ. за. Энийг яах юм? Наадхаа хөдөлгөнгүүд нарыг эргүүлж ийн гэсэн үг шүү дээ. Одоо харж байна уу? Сүүдэр нь. Тийм ээ. Тэгэхээр битүүрийн яг зурагны нар бол энэ дээр байгаа шүү дээ. Жайхтар юм. Юм хийж чаддаг хүндээ бол гоё юм бэ тий. Одоо энэ сүүтрийн за баг харагдуулахгүй бай гэх юм бол яах вэ? Энийг цааш түлхэж. Алиг. Энийг. Аха. Алга болгоё гэснөө баг зэрэг харагдуулъя гэснөө. Алга болгоё. Бүрөө тэгвэл энэ хүч энэ байгаа юунес за энэ дээрээ дараад энд нэг юунууд байгаа. Тохиргоо. Shadow color чад. Shadow чад. Сүүдрийг нь юун чагтаа навч тэгэл. Гоё юм биш. Яа. Ингээд нэг удаа та. Энийг ашиглаж юм хийж болдог тий. Нөө наавар цаавар оруулахад тэр. Гэхдээ яг юу ашиглах вэ? Энийг айгүй олон яг юунд ашиглаж байна? Постэр ихэд за одоо юу ихэд. За би шеэрээ дүр зогсооч уу. За. YouTube-ээс харуулъя за. Оруудын ашиг. Би энийг зогсоох юм би өөрөө. Тий. За. Харж гинөө. Аха. Иймэрхүү гоё юм байна. Иймэрхүү юм уу мэд. Би тэгвэл энэ яраа Facebook-ийнхаа тэр артлын тэр зайг ийм юмар хийм илүү зохимжтой юм байна. Тэг гоё байгаа ч тэг яг өөрөө ингээл оролдоод оролж байгаад нэг өдөр амар гоё хийдэг болчих. Одоо жишээлбэл 50 гэдгийг ийм зөвлөмөл эднэрийг чинь саяныхаар хийдэг байхгүй юу? Тэгээ газрын хөрсөн яаж хийсэн? Энэ нөө зүгээр л нөө байдаг зураг шүү дээ. Зурган дээр үгээ бичсэн байгаа гэсэн. Тий, зурган дээр одоо битүүрийн юун дээр бол нөө далайн байгаа шүү дээ. Далайн дээрээ үсгээ бичээ тэгээд яг нэг юу гэдэг шүү дээ. Одоо перспектив одоо нөө тэрнийг нь яг тааруулаад харагдуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ нөө эргүүлээд байсан шүү дээ. Тэгээ энэ дээр нөө нэг 3 загвар юу байна гэд жишээ гэхээр би юу хийсэн орчлоо. Энийг харж байгаа хийж болно. Одоо нөө сурч ерөөдөө сурцсан юм чинь. Энэ линкийг би өгч нэ. Чатар өгчөө за. Явуулсан шүү. Одоо ерөөдөө зүгээр ийм текст өгсөн байна шүү дээ. Оушис гэдэг. Тэгэл за энэ бүр хуучных нь юм шиг байна. Ийм байдлаар яадаг. Одоо бол шууд нэг гараараа иш тийш хөдлөгчөж байгаа шүү дээ. Тэгэл ийм болгоол тэгээд энэ дээрээ байрлуулаад харж байна уу? Аха. Байрлуулангуудаа гэрлээ өгөөд тэгээд юу лээрээ хувилсан байна. Тэгээд хувилангуудаа ийм интернетээс ийм зүгээр чулуун юу аваад гадаргуу болгож ашиглаж байгаа юм байна. Тэгээ нөгөө нэг
хувьсан үсгээ одоо энэ шүү дээ өвшис гэдэг нэж чад. Тийм. Тэрэн дээр тавиад selection хийгээд blend мод ашиглаж байгаа. Тэр ноорлоо болгочгоод нэг юм гадаргуу үсэж чад. Тэгэл нөгөө хувьсныгаа урд нь наачингуудаа ерөөхдөө айгуу гоё юм хийсэн юм шиг болоод хэдгээ үйлдэлээр ийм хийчихэж байгаа байхгүй юу. Тэгээд харж байна уу? Тэгэл ногоо юм тавиал. Энэ болгоныг зүгээр ингээд юугаар хийчих вэ? Гараар хийчих байхгүй юу ерөөхдөө. Аюул. Photoshop ч өөр гайхалтай байна. Тийм. Энэ мэд чинь зүгээр интернетээс Google-с бол зөндөө юм юмуд байгаа. Яг өөрөө ажилд хэрэгтэй гэсэн зүйлүүдийг олж аваад дагад өөрөөгөө хийхэд бол зөндөөх материал байдаг. Аха. За гэх жишээгээр ашиглаж болно. За одоо өөрийнхөө өгч үргэлжлүүлээ хоёлаа. За. За одоо яг үлээ. Одоо 3D-г хоёлаа болгоцсон гэж үзвэл ахиж хийх одоо юу юм бэ? Энийг хадгалаад авчиж болно. Жохон засах юм уу? Тэгшлэг гэсэн. За чи яа. Энэ хоёроор нь штэ. За. Хит эргүүлж жохон айдах. За. Энд дээрээ гарахгүй. Хардаа энэ нөө нэг эргэлдүүлэх чаа сумнууд чинь ингээ зааж аач. Алхалал. Би ихтэй буцааж чадахгүй. Энэ нар аваач. Аль. Энэ доороо. За. Энийг зүгээр энд аваад ирэхэд л болно. Зараад штэ. Чирх юм. Үгүй зүгээр л энэ дээр хөдлөх байдлаар. Энэ хоёрыг ашиглаад Эндтэй. Завхарсан. За интер дарч. Интер дарчихсан л. За. Интер дараад чи үүрлээ. За эсгэ дарчихсан л. За. Эсгэ бас ажиллахгүй шүү. Ажиллахгүй наа. За энэ дээр чинь за одоо зүгээр команд нэнд байгаа юм байна. Move to wave нэ. Энд нь дарчих. Жохоо. Наадхан дээр дарчих. Биш энэ дээр. Энэ дээр үү? За. Тэг яах вэ? Өөрчлө юм яасангүй юу? Өөрчлөгдсөнгүй. За. Бачаараа би юу яагаад хэ? Өөрөөх чинь CS хэд байлаа? Тэрийг хаанаас харах юм? За бачаараа би. Байна. За. Одоо алин дээр дарах вэ? Энд юу нэгаа 3D-гээ одоо болиулаад аха. За одоо эцсийн байдлаар болцсон гэж үзвэл. Одоо ийм нэг дөрвөлжин өнгөгээд байгааз. Тийм ээ. Энэ нэмдэ рендер хийж байгаа гэсэн. Рендер гэдэг юм. Тэг жинхэнэ юм шиг л харагдуулж байгаа юм. За одоо унших юм шиг.
чинь 4%-тай. Юу вэ зүгээр 5% байж тээ 100-аас. Тэгвэл юм чинь бүтэхгүй юм шүү. За эндээс шууд төлөвлөдөг арга юу вэ? Энэ миний компьютер удаан байна уу? Яг минийх нь. Жохоо тийм багш байна. Эск дараад үзтээ. За. Шууд болцсон шүү. Энэ чинь ер нь л хадгалчихлаа. Зүгээр энийг хараад дараа нь санахад л. За одоо лейл рүү гарч. Тэгээд яг уу. Одоо ингээд энэ чинь болцсон гэсэн үг байхгүй юу ерөөдөө? Аха. За. За энэний нүдийг хаач. Хаана да? Хадгалах юу команд өгсөн юм те? Хадгалаад авч. Энийг хараад дараа нь санаад хийж. Гуравдыг нэр өгчгүй. Нэр өгөх юм. Энэ офн хийсэн байж тарж байна уу? Тийм байх. Save биш. Save as хийхгүйсэн. Save as. За. Дараа нь яах вэ? За одоо шинэлээ нээч. За. Одоо ингээд нөгөө зурагч юм байж байгаа юм шиг. тий. Одоо шинэ леер дээр юу их вэ гэхээр 3D маань нэг жоохон Харин тийм амар сонио. Шинэ зураг нэх юм уу? За тэгвэл ерөнхийдөө бол ингээд гоё байдлаар ашиглаад хийх аргыг ер нь зарчмыг нь ойлгочлаа шүү дээ тий. Тэр шинэ зураг татаж өгч шүү. Шинээрөө. За тэгвэл тэг. Гэшээ хоёрлоо. Энд шүү. Энд тавиарэ. За тэнгүү шин ном үүснэ гэсэн. Шин цонх. За энийг шинээр одоо арай өөрөөр ойлгоё. Арай өөр аргачлаар хүмүүс ус айгүйх ашигладаг тий. Тэгээд одоо өнгөрүүгээр өнгийг бас мэдчих хэрэгтэй. Өнгөний доор нэг жижиг юм жижиг улаан сум байгааз. Удаан дараад paint. За. Одоо хоёлаа энэ дээрс нэг өнгө өгч. Цэнхэр дүү. Ийм. Арай тод. За. Бутч. Тэр чигээр ботгоч. За тэгэнгүүтээ offset-ийг нь нэвтрэлтийг нь 30%-тай. 70%-тай. Заавал тэгээд хүмүүс чинь нэг юм иймэрхүү загвар бол зөндөө харж ирсэн баг тий. Одоо энэ дээр хүрээвч. За хүрээгээ ямар шуухан хэмжээтэй өгөх вэ гэхээр нэг иймэрхүү байхад болох байхаа. За саяныхаараа өөрөөр өсөл өгч гэж хамаагүй. За. Дээрээс нь авдаг гэдэг автоматар л. За тэгээд энэ аваад цагаан өрөөгч. Нэвтрэлтийг нь
дөрвөлтэй өнгөнд байхгүй болгож. Энийг жоохон зузаан бол. Тэгвэл арай дээр юм даа. Иймэрхүү юм яваад байдаг шүү дээ. За одоо тэгэл нэг текст. За энэ арай жижиг юм байна. Хуучингараа ингээд эндээс энэ хүртэл хийвэл зүгээр юм уу? Надад томсгоч болно шүү дээ. Юу шүү. Ctrl T дарж байгаа. За саяныхаа үсгсэн Udemy дөрвөлж ингээд устгачээ. Ctrl T. За. Юуг нь тэгшмээ алдчихлаа. За тэгшмээ яаж болчихлоо? Эсгээд арч болилж буцаад анхны хань. За Ctrl T. Энэ хоёроос л чирэхэд бараг болчихно дөө. Тэл болоо. Ер нь захаасан чирэхгүй бол юм алдагдаад байгаа юм. Тий. За тэгээ шинэ layer үсгээл эхлээд enter дараад. Окей. За тэгэл одоо энэ дээр үгээ бичиж. Биш шүү. Энийг устгах саяныхаа саяны үсгсэн layer-ээ. Шинэ layer үсгээд үсгсэн тийм. Үсгэн. Энийг устгах. За одоо энэ шинэ layer-ээ сонгоод. Тэгээд эндээс нэг юм шинэ өдрийн мэндийг хүргье. Нөө пэйж дээр нөө янз бүрийн өдөр болгоно нэг пост оруулах төр хэрэгцээ байдаг шүү дээ. Заавал аяллийн мэдээлэл оруулахгүй ч гэсэн нэг үг мөвчсөн байдаг ш. Тиймэрхүү юмнууд тэгтэй бол ингэж ашиглаж бас болно. Онгийн солгоёлаа. Цагир дээр цагир авах. Бүгднийг итгэжүүлэх эсвэл за итгэжүүлж. Зөв. Тэгээд цагаан. Ямар өнгөсөн бэ? Цагаан маань. Энэ дээр бүх өнгөний дээд болон цагаан, доод болонд нь хар байдаг шүү. Тийм. Одоо би яах энд тарах юм. Энэ дээр даруул цагаан. Оо. Бүрчлэгдэг юм. Юугаар итгэжүүлээд? Дээр 3 мөн үү? За энэ энтер дарчихсвал. За. Тэгээд одоо ийшээ ороод эсвэл шууд энэ дээр дараад ч байсан. За энэ дээр дарчих. Дээр дараад ийм байсан. За. Тэгээд энийг нэг жоохон боолд болгоод боол болцсон юм байна угаасаа. Тэгвэл томруулч болох уу? Ctrl T гэж хаад гараас биш. 132. Шинэ өдрийн мэндийг хүргэе. Аялал бол юу гэдгийг тэ нэг үгсчээл. Ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар ч гэсэн цэвэрхэн дизайн хийж болохоор байгаа ч хэдхэн юм ашиглаад. Тийм байна. Яг илүү бүтээлч ашиглахыг бол бас цаг гаргана. Нэг текст биччихгүй юу ч гэсэн яваад 2000 дэд он 2019 он 4 сарын 27. За инглээ. Ctrl T дараад тэгэхээр
аливаа команд өгөхөөс өмнө интерээ дарчиж болно. За тэгээд move tool-ээ сонгоод control T. Control T дарах юм. Тий, тэгээ доор нь тавьчих. Control T-гээр яг би нөгөө хэмжээг нь том жижиг болгох гэсэн. За бараг болохоор ч юм уу. За. Ерөнхийдөө дажгүй юу? Одоо би леерүүдийн ялгааг зааж өгье. Интернет рүү орчих. Шинэ тап үсгээд. Яа гэхгүй. Дарж болохгүй юу? Болохгүй. За унш. Яа. Бай. Энд дээр нь юуч сан нар англиар сан вектор гэж бичиж. Вектор ээ? Аха. Мом. Вектор энэ. Энэ харж байна уу? Юм. Вектор юм. Аха. За. Окей. За. Интер. Аха. За энэ дээр дараад орчих. Download уу? Дарчих зүгээр. Энэ нэг vector файлын вебсайт. Энэ яадаг вэ? За одоо би зааж өгч байгаа. Ялгаа ямар учиртай? Энэ леерүүдийн ялгаа малгайг мэдээд авчвал бас аюу хэрэгтэй. Өөр за энийг сонгоч. За. Энд голцоо эможи гэдэг юм. Янз бүрийн нөө гой дүрснүүд байгаа шүү дээ. Энийг сонгоос. Үгүй зүгээр. Download. За. Free download. Харж байна уу? Заримдаа ийм хийхээс илүү зарим бэлэн юмнууд ашиглаж бол зүгээр аваад. Тийм бай. Энэ минутын зайтай. За энийг дэвшлүүлж аваад татчих хооронд. X дээр дарчих. X. Энэ. Дарах юм энэ дээр. Энэ сүм дээр дарах юм. Биш. Энэ миний энэ дээр болно. За. За. Тэгээ дахиад дэвшлүүлчих. Дэшээ. Энэ энийгээ дэшээ болгоч. Дэшлэх үү? Бүр дэшлүүлж, бүр дээр нь болгоч. За. Энэ дээрээ хайдаг байхгүй юу? Бүр дэшлүүлж сайн их шиг. За. Одоо юу ч хайдیں۔ Travel. За travel би яг тэгж үзчихсэн. За. Чест хөөрх юм шүү дээ. Ийм тэмдэгтэйнүүд нь болохоор төлбөртэй. За. Ийм тэмдэггүүнүүдийг нь бол үнэгүй ашиглаж болно. Ийм зураг морыг аваад үгийн солиод бичих байхгүй юу? Яаралтай үед бол ийм тэмцээнд хайгаад байсан байхгүй юу? Интернетээс үгүй гар утасныхаа аппликейшнаас тийм байдаг юм байна. Би юутай холбоотой юм ажиллаа. Нэг үйл хөдлөхийн хөрөнгөний зараа оруулах гал. Шууд нэг бэлэн загвар үйдэг бол оруулчихсан ч ямар хэцүү юм бэ гэж би хайж ирсэн. Тэгэхээр
би энэ дээр real estate гэж бичээд үзье. Тэгэхээр юм гарч ирсэн юм. Бүрийн чамир хайс. Ушгүй асуу. Ушж юм. За уншаад тусчих. Энэ би дахиад шинээр юм хайсан. Энэ үү? Энэ уншиж байна. Энэ харж байна гэхээр энэ миний компьютер удаан байгаа шалтгаан юм уу? интернет нь одоо. Тэгээд за тэр хичээлийн дараа нэг юм хэвлэхэд байна шүү дээ. Ард нь заавал принтерийн мэдээлэл давхцаас нэр гарч ирээд байна. За тэр нэг юутай холбоотой хөө? Принтерийн тохиргоотой холбоотой ч. Тийм, принтерийн тохиргоо юм шиг байна. Тэрийг хийж чаддаг. Тэгэл нэг юм ууц юм гарлаа принтерийн мэдээлэл, нэг ууц юм гарлаа принтерийн мэдээлэл. Ерөнхийдөө ингээд real estate гэхээр төрөл бүрийн юу зургнууд гарна. Одоо хэлээ хичээл рүү орчих юм. За. Сум дээрээ дараад. Сум дээр. Гоё. Open хүү. Show. За. За ингэнгүүт хаана татагдсан нь? Гарч ирнэ. За уншиж байгаа юм болов. Ийшээ орч. За. Тэг хаашаа энэ дээрээ тарч. За энэ IEPS гэж байна. Ерөнхийдөө бол саяны татагдсан файл чи download дотор watercolor sans pack гэдэг нэртэй байгаа юм шиг. За. Яаж мэдсэн тэрийг? Энэ дээрээ тавьчих. Хаа? Одоо PowerPoint руу орох юм уу? За. Аха. Энийг байж байгаа. Энэ болохоор vector файлын өргөтгөл байхгүй юу? Тэгээ бид нэр чи болохоор нөө Photoshop дээр ажиллаж байгаа болохоор PSD гэсэн өргөтгөл төлсөн шүү дээ. Санаж байна уу? Бид нэр болохоор IPS гэдэг. Тэр нь нөгөө нэг хамгийн анх ярьжсэн нэг vector файлаар лого могоо зурдаг тэргээл ярьжсэн шүү дээ. Тийм юм баггүй юу? Програмаас гаргадаг өргөтгөл гэсэн үг. За энэний давуу тал бас сул тал гэж байгаа. За AI гэж байна. Энэ файлыг чирээд Photoshop руу оруулж. За энэ дахиад за. Тавь. Тавьсан ш. Болоогүй гэсэн үг. За дахиад. Ашаа. Биш үү? Аха. Энэ дээр. За наанаасаа шууд чирч. Чир таашаа. Photoshop руу тий. Үгүй энэ Photoshop ч энэ байна шүү дээ. Угаасаа ил харагдаж байгаа зү. За ингээд дарах уу? За тавь. Юу ч байхгүй л ш. За түүлээшээ орч хахаад. За IPS-ийн чирээд оруулж. За. Орж ирэхгүй нэ тий. Орж ирэхгүй. За энд. Ингээр харин орчих. За энэ нэг өмнөх хөлбөр болохоор шууд ордгоо юм шиг. За download руу орчих хоёлаа. Заавал zip шахчихсан байлаа байхгүй юу? За ямар нэртэй байлаа сайн яг чинь. Watermarkтэй л байсан. Гарнаасаа шууд өнгөрчлөө. W-сийг дарчихад гараад ирчих واخ. Айнэ. Өнгөрчлөө. W дарчих. Дараарай. Одоо энийг яах? Биш. Гараасаа W-сийг гэх юм уу тий? W. Энэ гараад ирж байгаа. Маус хоёроо дар. За. Энэ яа гэв? Энэ шарчсан файл өөрөөр хэлбэл хэмжээг нь зөөж өрөхөд зориулсан жижиг файл гэсэн. Extract бол гэж. За. Extract гэж. Шахчихсан байгаа байхгүй юу? За одоо энийг ийшээ чирч. За одоо чирэх. Заавал задлж яаж орох юм бэ?
Уншиж байгаа хөө. За энтер дарч. За. Одоо энд нэг хэд хэдэн леерүүд байгаа. Энэ энгийн леер, энэ болохоор shape layer, энэ болохоор text layer, энэ болохоор vector layer гэдэг. Харж байна уу? Дөрвөн төрлийн леер дахиад өшөө зөндөө леерүүд байдаг. Одоохондоо бид хоёулагийн хувьд болохоор энэ леерүүдийг мэдчих хэвээр. За энэний хажууд нэг юу оруулаад ирчих. Зураг оруулаад. Ямар ч хамаагүй юу? Тий, зүгээр энгийн зураг. Хажууд нь гэхээр яах вэ? Эндээс авах уу? Бас энийг ч юм аль. За энийг нөө. За. Аваад яах вэ? Photoshop руу жирээ оруулж. Зүгээр энэ леерүүдийг ялгаа харуулах чаа. Энд. За. Оо тавьчихсан шүү дээ. За ингэлээ. Хаан тавих уу? Хамаагүй. За. За жоох ишлэлч. Муугэр зүгстэй. Тий. Элес Лес гэж дарчихад. За. За энийг хувилчаа байл. Хувилгатай энд тий. Биш. Энийг чирчтэй. Энийг чирээд энэ дээр тар. Копи лөө. Тэнгүүд кофигчлцоод хувилгагдчихад. За нэг хувилгацснаа энэ талд нь гаргаж. Ингээд давхарлаад үжтэй юм. Тий. Одоо леерүүдийн ялгааг харуулах. Чээр гоё биш. За. Одоо энэ шинэ леер. За. За энэ леер дээр маус хоёроо дарчих. За. За энэ хойдлолд нь дарчих. Бас урд хойд дарснасаа шалтгаалаад өөр зэс гарч ирдэг. Маус хоёр харж байна. Арай их болчиход. Тийм бай. Мерж. За нэгдэх юм байна тий. Оо. Яасан. Контрол зээч. Бүх леерүүд чинь нэгдсэн. Тий. Энэ хоёрыг сонгож яваад. Зэрэг сонгоход яах вэ? Алтаа дараад, контролоо дараад. Контролоо дараад. Маус нэг. За одоо маус хоёроо дараад. За. Merge layers дийтлэх юм шүү. Би одоо контрол авах уу? Болцоо. За одоо энэ зурган файл болчихж байгаа шүү дээ. Нөгөө харж байна уу? Энд дээр нэг ийм байсан шүү дээ. Нэг дөрвөлжин доотлолт нь. Энэ хоёр өөр болчихоо. Энэнийхэн доор байхгүй байгаа зү. Тийм байна. За энэ леерүүдийн одоо ялгаа харна. Хоёлаа энэ дээр дарж агаад контрол T. Контрол T. За. Энийгээ бүр ингэж жижигхэн болгоч. За. Өшөө. Энтер. За буцаа контрол T. За. Буцаа том болгоч. За энтер. Харж байна уу? Энтэйгээ зэрэгцүүлээд хартаа. Арай өөр болсон байна тий. Чанараа алдчихж байгааз. Энэ Парисын цамхаг нь арай өөр харагдах юм. Өнө бүрсээцээд чи нөө чанараа алдчихдаг байхгүй юу? Ямар леер чанараа алддаг вэ гэхээр зүгээр энгийн леер. Хэмжээг ингээ багасгаад x юу тоолонгоор юуг алдна, чанараа алддаг. Өөрөөр хэлбэл одоо хоёлаа яаж чанараа алдаж байгаа харъя. Зүүн дөрөө дараад энэ зурган дээр тэгээ томруулчих. Өшөө. Дахиад томруулад маш муу болж байгаа зү. Ийм зургийг хэвлэлтэнд ч юм ингээд
хүн амьтанд харуулгаж байгаа онцгой шүү дээ. Мгм. Тэгэхээр аль болох гаднаас оруулж ирсэн зураг ийм юугаар вектор эсвэл нөө смарт обжект гэдэг одоо ийм лейер болгож ашиглавал Мгм. бид нэр одоо нэг зураг чанарыг эвдлэхгүйгээр одоо өөрчлөлт болохоор байгаа байхгүй юу? За буцаа жижигсэж томор харъя зураг бүхэлд нь харъя. За одоо энэ дээр Дархан зүг биш. нэмэхэд дараад эсвэл энийг сонгож байгаа. Тэгээ энэ дээрээ дарж томсгоч. Өшөө. Дахиад. Нилээн томорж задарж байгаа ч зургнууд. Тийм бэ. За одоо энэ зураг яах гэж би ингэж байгаа вэ гэхээр чанар нь алдахгүй гэдгийг л одоо харуулах гэдэг. Одоо бүхэлд нь юу ч зураг харж. Control T энэ лейерээ сонгоод Control T. Smart Object сонголттой юм чинь Control T. Smart Object-ийн давуу тал нь юу гэдэг вэ гэхээр бүр жижигхэн болгоч. Саяных шиг энэ зурган дээр хийсэн үйлдэл. Эндээс бүр жижигхэн болгоч. За. Аха. Яа бүр том болгоч. Control T. Бигээ. Тий. Жижиг зураг. Үгүй. Control T-гээр хэмжээг нь зүүн биш одоо татахгүйгээр хэмжээг нь томруулах. Чирээд үү? Тий. За нэг иймэрхүү бол. Дахиад. За бас. За. Enter. Хэмжээ нь алдагдж байна уу? Харьцуулаа хар та. Үгүй биш үлэх юм. Зүгээр байгаа ч таа. Өмнөх шиг. Энэ энгийн лейер болохоор хэмжээг нь багасгаад буцаага томруулах ч юм уу. Энэ тохиолдолд ямагт нөө өөрийнхөө зургийн чанарыг алдчихийдэг бол смарт object буюу ийм баруун доод болондоо нэг ийм тэмдэгтэй, дөрвөлжин тэмдэгтэй байвал зураг одоо эвдэрдэггүй байна. Аха. За. Энд хоёулаа оруулж ирсэн юм маань болохоор бас смарт object төрөлдөө орно. Гэхдээ энд нэг ялгаа байгаа. Бүх лейерүүд смарт object мөн object болно. Гэхдээ төрөл нь ямар вэ гэхээр raster. Raster гэж байгаа. Тэгээд vector гэж байгаа. За, vector файл нь юу вэ гэхээр бид нэг тусгай vector файл хийдэг дизайны програм дээр одоо Photoshop шиг гэсэн дизайны програм дээр одоо ийм гой зургуудыг зурж болдог. Амьд биш. Гар аргаар зохиомлоор. Photoshop болохоор даваа тал нь юу вэ гэхээр raster буюу одоо фото зураг. Фото амьд зураг болон vector дээр хоёулын дээр нь ажилладаг. Тэрэнгүүрээ даваа байдаг. Vector дээр болохоор зөвхөн ийм зурж болно гэсэн тий. Зурдаг тэнгүүтээ raster нь болохоор яг л. Raster одоо vector зураг гэдэг бол ерөнхийдөө геометр прогрессор үүсгэж байгаа, томьёогоор үүсгэж байгаа тийм зураг байхгүй. Тэрнийг одоо хичнээн ч томруулсан чанараа алддаггүй. За би энэ өөрийнхөө компьютер дээр юу зэрэгцүүлээд харъя. Юу ширээ зогсооч. За одоо би өөрийнхөө юу шийдлээд харуулна за. Тэгээд энэ vector raster хоёрын ялгааг мэдснээр нөө дизайн хийж явах та. Тэр зургуудыг хооронд нь хольж утгаж ашиглах айгүй өргөн боломжтой болно гэсэн. За би нэг зураг нээчи энэ дээр. За энэ зургийг нээч. За би одоо share өглөө шүү.
Энэ харж байна уу? Энэ програм. Аха. Энэ бол vector файлтай ажилладаг програм аа. Өөрөөр хэлбэл энийг хичнээн ч томсгосон юуг алдахгүй ингээд одоо юу хэмдэ Чанар алдахгүй. чанар алдахгүй байгааз. Мгм. Өөрөөр хэлбэл 64,000 дахин томсгоход энэ зураас чанар алдахгүй гэсэн. Аха. За ийм юунууд элемент ашиглаад Photoshop дээр дизайн хийчих юм бол мундаг одоо чанартай дизайн гарах боломжтой. Одоо ингээд чирээ оруулчлаа шүү дээ би. Харандаа. Тэнгүүд энд харж байна уу? Харж байна уу нэ? Улаанзраас уу? Тий. Энэ юу вэ? Энэ доороо нэг юм зурагтай байгаа. Vector Smart Object гэдэг одоо бүр ялгаатай болчихж байгаа зү нэр нь. Vector Тийм нэр байгаа. энэ байна. Энэ нэр харагдахгүй ш надад. Энэ layer харагдаж байна уу? Үгүй. Харагдахгүй наа? Зүгээр л улаан сум үлээ. Энд юу харагдаж байна? Энд сум байна. За би юу хийсэн бэ шүү дээ. Одоо за одоо харагдаж байна уу? Одоо байна. За. Vector Smart Object гэдэг. Аха. Мгм. Энэ Vector Smart Object гэдэг. Тэгэхээр нөө би сая энд нөө нэг юу түрүүнд өмнө харуулж ирсэн нөө Vector програм дээр ажилладаг файлыг програм харуулсан шүү дээ файл дээр ажилладаг. Тэрнээс би нөө Photoshop руу импортлоо оруулаад ирсэн байхгүй юу? За тэгэнгүүт ийм layer үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ харандаа маань ийм layer үүсэж байгаа гэсэн. Тэр нь Vector Smart Object. Тэгэнгүүт би жишээлбэл зүгээр юу яа л да. Нэг энгийн зураг оруулаад ир. За. Vector-оос биш зүгээр л хаамаагүй зураг тийм. Тэнгүүд энэ болохоор арай өөр юутай харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ Smart Object болоо явчихна гэсэн. За энэ хоёр Smart Object нь юу вэ гэхээр Photoshop фото зурагнаас үүсэж байгаа файл байгаа. Харж байна. Харин юу н вектор нь болохоор нэг вектор зургаас үүсэж байгаа. Тэгэхээр энэ хоёрын ялгаа юу байдаг вэ гэхээр томруулна шүү дээ. Харж байна уу? Томрох тусам энэ талынх нь хэвтрээд энэ талынх нь арай бага байгааз. Тэгэхээр энийг мэдчих хэрэгтэй. За. Ер нь хүмүүс энэ вектор энэ юуг ашигладаг. Аюул ашиглана. Одоо би бол байнга ашиглаж байгаа. Босод хүмүүс ч гэсэн байнга ашиглана. За би энэ дээрээс ямар ялгаатай вэ гэдгийг одоо энэ дээр зэрэгцүүлж чад харуулъя. За энд харахад ингээд ижилхэн юм шиг боловч төрлүүд нь өөр. Энэ болохоор энгийн layer. За энэ болохоор Smart Object layer. Энэ болохоор Vector Smart Object. За энэ дээр ингээд энэ болохоор зөвхөн яг харагдж байгаараа мэдээлэл хадгалдаг буюу энийг жижигхэн болгоод буцаад том болгоно шүү дээ. Тэгэхээр шууд эвдэрчиж чаад бүр юу нь мэддэхгүй бол. За Smart Object-ийн даваа тал нь юу вэ гэхээр биднэрт ингээд дизайн хийх явцад нэг жижигрүүлээ те. За жоохон байна буцаад томруулъя гэх юу байдаг шүү дээ. Тэгэд гайгүй тий. Зүгээр байгаа зү. Smart Object нь өөрөө энэ нэг улаан зураг байгааз. Улаан зураг нэг дөрвөлжин. Энэ дээрээ хоёр удаа дарахад тухайн зураг ингээд шинээр нэгж. Өөрөөр хэлбэл энэ зураг Smart Object дотор
байгаа гэсэн үг. Энэ дотор ийм энгийн дээр байгаа гэсэн үг. Харж байна уу? Тэгээд энэ smart object гэдгээ өөрөө сая зүгээр нэр өгсөн шүү дээ тий. Гэхдээ ер нь стандарт нэр байхгүй smart object гэж. Тийм л дээ. Энэ хоёр зураг чи яагаад smart object нэг нь энгийн layer хоёр уу? Би одоо жишээлбэл за нэг зураг орууллаа гэхэд чинь томруулж ирүүлэхэд бол эвдэрх юм шүү дээ. Smart object болохын тулд би яах ёстой вэ? Тий одоо яг эвдлэхгүй тулд би одоо яг тэрнийг зааж өгч байгаа. За одоо ингээд энэ болохоор би нэг энгийн layer үүсгэчихье за. Зүгээр. Одоо ингээд нэг ийм бусдуудыг арилгахчээ би. Энэ болохоор энгийн layer байгаа харж байна уу? Юу төрөл. Smart object байнгут доороо юм дөрвөлжинтэй болчихно. Тийм. Энэ болохоор тэгсэнг байгааз. За тэнгууд энийг яаж smart object болгох вэ? За layer-ээ сонгоод mouse 2. Энэ бичлэг хийгдэхгүй тий. Хийж байгаа. Надад ирэх үү? За. Тийм. За очор би хийж ийн үгүй шалгадах. Хийж байгаа байна. За smart энгийн layer дээрээ дараад энгийн layer convert mouse 2-оо дарна гэсэн тий. Тий. Mouse 2. Тэгээд convert to smart object. Яаж юм өөрчлөгдөж. Тийм байна. За одоо энэ зураг маань аюулгүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүр жижигхэн болгоод enter том болгоод яач таамар юм. Энэ нөө тэгэхгүй болохоор бид нэр ихэнх нөө Photoshop анх сурж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр ингэж нөө зураг оруулж ирээд тэгэл нөө туршиж үздэг ч тангил жижигхэн болгочихлоо. Тэгэл буцаа томсгоо. Үе яна миний зураг алга болчихлоо гэл. Сандрал энэ эргээс сэргийхдэггүй. Чанараа алдаж ийн гэсэн үг шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр энэ байдлаас smart object маань авардаг байх нь. За тэгвэл smart object болгосон зургаа одоо save as хийгээд компьютер дээр хадгаллаа шүү дээ. Тий. Тэгэхэд бол тэр чинь зүгээр л энгийн зураг шиг л болж байна. Тэгнь. Тэгээ буцааж оруулж ирэхэд smart object дээр ороод ирчих санаа зов. Хэрвээ яг юун дээрээ бол Photoshop дээр ажиллахгүй бол тэр чинь энгийн зэвсэгтэй ялгаагүй болчихгүй юм тий. За одоо дахиад мэдчих хэвээр нэг чухал зүйл нь маск. Маск байгаа. За тэгээ энэ маскыг хоёлаа үзээд юу вэ? Өнөөдрийнхөө хичээлийг таслаа за. Тэгээд хоёлаа эргээд тухтаа уулзнаа. Эргэлээд би 12 цагаас онлайн ахад нуутай болохоор. За. Тэгэхээр энэ layer дээрээс маск гэдэг зүйлийг ашигласан. Маскыг бол маш их ашигладаг. Өөрөөр хэлбэл бусад зургийг гэмтээхгүй одоо хамгаалаад янз бүрийн үйлдэл хийх боломжийг олгодог зүйл бол маск байхгүй юу? Тэгээ маскыг маш олон төрлөөр ашиглаж болдог. Бүр хамгийн их ашиглагддаг зүйлч байж магадгүй маск гэдэг маань Photoshop дээр. За тэгээ маск маань яаж үүсдэг вэ гэхээр тухайн layer за энэ илүү бусад layer-уудад арилгах чинь хэл. Энгийн энэ layer-ээ сонгонгуудаа энд нэг юм багаз. Энэ дээр дахаар энэ доор add to mask гэж байна. За ийм тэгэнгүүт хойдолд нь ийм зүйл үүсэж байна. Яаж гаргасан бэ надад сая. За одоо энэ багаз зурган дээрээ дарах юм тий. Энэ эхлээд нөө layer-ээ сонгоно. За layer-ээ сонголоо. Дараа нь энэ дөрвөлж бүр тий. Тэр чинь надад харагдахгүй л юм л та. Харагдахгүй байна. Энэ доотлын үү? Тий.
тэр нь бол харагдахгүй. Нөгөө курсорчин бүр доош яваад гэсэн. Энийгээ сонгонгуудаа доош явах гэсэн. Энэ дөрвөлжин нэмэх тэмдгийг яаж гаргаж ирэх юм? За одоо харагдаж байна уу? Юу layer нь зураг нь? Тий. Доотлог чинь энэ нөгөө хэсэг нь бол нүгдчихэд байна л да. Энд магадгүй меню байгаа юм шиг үү? Тий, меню байгаа. Өө чи ямар одоо харагдаж байна уу? За одоо зүгээр байна уу? Одоо зүгээр байна. За тэгвэл энийг дарна. Эхлээд layer-ээ сонгоод тэгээд дараа нь энийг харна. Наа чи нэг Японы тэмдэг шиг юм байна тий. Яг үнд Японы тэмдэг шиг. Тий. За буцаа би том болголоо шүү за. За. Тэгээд layer-ээ сонгоод маска дарчаараа хойдолт нь юм дөрвөлжин цагаан юм уус. Маск гэдэг нь одоо энийг хэлээд байгаа юм тий. Энийг гинт шиг юм хэлээд байгаа юм. Энэ хойдлын цагаан. Энийг доотлын меню чинь бас харагдах байлцсан. Тэгэхээр саяныхаа Японы юм шиг тэр зурган дээрээ дараад зурган дээрээ дарахад л лэр хоёр ч үүсэж байгаа юм тий. Маск үүсэж байгаа гэж байна. За тэгээд одоо юугээ хамгийн масктай хосолдог бас нэг зүйл нь үйл энэ балруул. За балруулаа яаж ашиглах вэ гэхээр одоо ингээд ашигладаг штэ. Тэнгүүд алга болчиход байсан штэ. Тэнгүүд энэ маскын дээр нэг хар төс гараад ирж байгаа. Тийм ээ. Энэ нь болохоор зүгээр л зураг маань хэвээрээ мөртлөө харагдахгүй болгоцсон тийм шидэд нөмрөх шиг л болчихж байгаа байхгүй юу? Ойлгож байна. Тэрнээс одоо нэг маскыг ингээд зураг нь бол байгаа юм байна л та тий. Тий, тэнгүүд зургаа эвдлэхгүйгээр ерөнхийдөө өөр зүйл хийх боломжийг өгдүүлж гэсэн. За би энэ гаднаас нэг шал хамаагүй нэг юу зураг оруулаад байна. Тань чинь нэг тань зураг байна. За энэ зурагтай би маскыг хослуулъя за. За. Харж байна уу? Зурган дээр зураг авч тавьчихсан. Тий. Гэтэ маск ашигласан. Хэрвээ маскыг арилгачих юм бол хоёр зураг маань давхарлаад харагдахгүй байна. За маска шинээр үсгэлээ. Маск арилгалаа. За жишээлбэл энийг бүр ингэж юу яаж болно? Нэвтрэлтийн багс. Тэр одоо наад амтныхаа тэндээс цэгмиг авсан юм байгаа. Байхгүй зүгээр. Би одоо зөвхөн энэ зурган дээр яг амтан байгаа юм шиг ингэж зурчих болж байгаа байхгүй юу? Балруулаараа. Би зүгээр волгаргаар хийж байгаа шүү. За ерөнхийдөө. Гэтэ эн чинь цаанаа ерөөсөө угаасаа л энэ амтан цаанаа ингээ харагдаж байгаа юм те үрдчихэв. Би энэ юуг нь нүүрнийхэн зургийг нь би нэвтрэлтийн 20% болгоцсон байхгүй харж байна уу? Тэгэхээр харагдаад байгаа гэсэн тий. Тэгэл ингээд ямар үйлдэл хийж байгаа вэ гэхээр ерөөхдөө юм арилгахын үйлдэл хийж байгаа байхгүй харж байна уу? Арилгах юм шиг чинь зурган дээр зургал зураадах юм шиг гэдэг шүү. За юу хийж байгаа вэ гэхээр энэ нэг ийм нэг модтой нэг зураг байгаа штэ. Энийг би энэ янзтай зургийн бугны ч юм уу янзны урд дээд талд нь тавиад тэгээд модтой зураг арилгаж байгаа байхгүй юу? За. Тэгэхдээ энэ зургаа гэмтээхгүйгээр эвдлэхгүйгээр дахиж ашиглаж болохоор маскыг ашиглаж байгаа юм. За тэгж би санамсаргүй ингээд найтайгаа ч юм ингээд хамаагүй арилгаж штэ. Тэр тохиолдолд энэ эргүүлээд энэ нэг хоёр хар цагаан гэсэн үг байгаа штэ. Энийг хар дээр сонгоод уцаагаад ингээд зургаа эдгээчих чинь гэсэн. За нөгөө өмнө үдчихсэн аргуудаас юугаараа ялгаатай вэ гэхээр бусад юунууд маань одоо энэ балруулаа энэ бүгний энэ ус мөсөн дээр ингээд үрчүүл энэ арилгахаас арилна. Богмол. Тий. За. Балруул ашиглана, биертэй хамт ашиглана. Энэ чинь айгүй олон төрлөөр ашиглагддаг байхгүй юу? Тэгээд ер нь бол зайлшгүй маскыг бол мэдчих хэрэгтэй. Тийм болохоор би оруулж өгч байгаа. Маскын хэрэглээг бол амар олон зүйл дээр ашигладаг байгаа. Тэрнийг хоёлаа дараагийн хичээл дээр үзэхгүй бол энэ маск гэдэг бол нэг 10-20 минутын дотор үзээд
ойлгочтой бол бас нэг юу гэмтэй давуу талын мэддэг зүйл биш. Тэгээд энэ маскыг нэг өргөн ашиглах хэрэгтэй байдаг. Хоёулаа нөгөө өмнө стамп дээр ашиглаж ирсэн шүү дээ. Тэр чинь болохоор айгүй бас маскны хажууд дутагдaltaй байдаг байхгүй юу ерөнхийдөө. Гэхдээ яаралтай үед бол энэ гэхдээ энэ бугны арьс руу ус руу оруулахгүйгээр яаж энийг ингэж хийгээд байгаа юм? Гадуур нь зурчиж байгаа юм. Энэ миний юуны тойрог харагдаж байна уу? Тийм. Энэ тойргоо зөвхөн бугандаа хүрэхгүйгээр өөрийнхөө юугаар л хийж байгаа юм. Хэрвээ татгч нь оруулах мэдээж арилгахаар л татгч нь оруулаад ингээд санамсаргүй байдлаар ингээд арилгахчиж болно. Буцаагаад өнгийг харуулгаал. Өөрөөр хэлбэл маск маань юу байгааз цагаан өнгөтэй байгааз. Цагаан өнгөтэй болохоор хараар явбал гаргаж ирнэ гэсэн үг. Цагаан дээр цагаанаар хийвэл арилна гэсэн үг. Ерөнхийдөө балруул шиг үүрэг гүйцэтгэж гэсэн үг байхгүй юу? Биер маань. Энийг өөр амьдрал дээр хэр ашиглаж байгаа вэ? Айгүйх ашиглана шүү дээ. Маш их ашиглана. За одоо тэгээд яг энэ зургийг ингээ харахаар энэ зураг чинь яаж харагдаж байгаа? Ийм л болох юм байна тий. Тий. Өөрөөр янз бүрээр ашиглана. Би зүгээр л юу хийж байгаа юм. Жишээ болгоо зүгээр хялбархаа тэгээд маш залхуу тийм зүйл хийж байгаа. Одоо өөр нэг зураг оруулж ирээд хойно ингээ оруулчих болно шүү дээ. Харж байна уу? Энийг ч л маск гэдэг байгаа байхгүй юу? Би хамаагүй нэг өөр өнгө өгч. Color орлоо. Харж байна уу? Ингээ маск гэдэг чинь ийм зүйл байгаа байхгүй юу? Хэрвээ одоо ингээд за юу ч энэний нэг хэлэх гэхээр нэг одоо нэг зүйлийг би харуулъя л да. Энэ нэг улаан шовм татсан байгаа. Энэ зургийг би хүрээлжлээ заяа. Харж байна уу? Тэгээд маск ашиглах юм бол зөвхөн энэ зургийн дотор одоо энэ нэг цэнхэр зураг харж байна уу? Харж байна уу? Маск. Яг ингээ хөдөлгөхөөр л маск маань нөгөө тухайн цэнхэр зургийн өнгөөр харагдаад тэр хүрээнээс гаргачих юм бол маск харагдах болчихж байна. Иймэрхүү хуурмаг одоо нүдний хуурмаг байдалд тэр ашигладаг байхгүй юу? Би нэг хоёр жоохон зохицолтгүй зураг авсан байж магадгүй. Тэгэхдээ яг биднэрт одоо ингээд энэ хэсэг нь л хэрэгтэй байж болно шүү дээ. Яг харагдаж байгаа зурагнаас. Ийм тохиолдолд маскыг ашиглахад айгүй цэвэрхэн одоо ашиглаж болдог гэсэн үг. Одоо би тэр нэг лого гэдэг энэ маскыг ашиглаж бодох хэрэгтэй. Маск ашиглаж бодож болно. Тэгэх юм бол зургийнхаа чанарыг эвдлэхгүйгээр дээрэс нь бүр янз бүрийн зурагтай хойлоод өнгө төрх үүсгээд ашиглаж болно гэсэн үг. За өнөөдөр хоёулаа ингээд хичээлээ ерөөхдөө дуусгая. За тэгээ би дараагийн хичээл дээр маскыг орно. Тэгээ өнөөдөр ерөөхдөө үдсэн хичээлүүдээс те одоо бүр цоо шинээр ахтар юм заагааг үүсгэн нэг лейерүүдтэй холбоотой, масктай холбоотой иймэрхүү зүйлүүдийг шинээр сурлаа шүү дээ. Тэр талаараа юу ойлгосон талаараа хоёлаа дүгнэлт хийгээд тусах уу. За юу ойлгов? Хоёлаа хуваалцъя. За зурга растер вектор гэж хэрвээ вектороор яах юм бол зургийн чанар алдахгүй дээрээс нь томгоолж дээрүүлэхэд бол асуудалгүй. Энгийн лейер болохоор чанар нь алддаг. Маскыг ашиглаж нөгөө нэг артын зураг тавьж юм. Далдлах. Нөгөө зургийн хуурмаг байдалд ашиглах. Тий гэж
ашиглах юм бэ? Аа. Би За одоо тэгээ 3D үзсэн шүү дээ, тий энэ дээрээс нэг юм асууж. Энэ янзганы хэлбэртэй зураг байгаа шүү дээ. Харж тийм. байна уу? Энийг би За. устгасан уу? Энэ Устгасан. зураг тий энэ зурагнаас зургийг эвдлээд одоо ийм янзганы хэлбэртэй цагаан дүрс үүсгэсэн үү? Устгаж одоо эвдэлж юу юм бэ? Арилгаж Эвдлээгөө. эвдлээгүү тий. Энэ ямар одоо юу юм бэ? Юунаас болж ийм болчихв? Ямар давуу тал ашиглав гэдэг чинь одоо маскны хүч байгаа. Тийм маск. Тийм маск нь тусдаа байгаа учраас арийнхын зураг болох юм даа. Зөв. Би ерөөд нэг юм зүйлийг хэлэх гээд ядаад тах шиг байна. За. За тэгээ үргэлжлүүлээд. За. Өөр юу байна сонсож байна? Өөр одоо ингээд өөр яла нөгөө 3D-г ашиглаад бас үсгээ хідэн градус нөгөө яах вэ гэж байгаа. Сүдрийг багс гэж ихсгэж болох талаар бас сурлаа. Тэгээ маск энэ Виктор Рестер гэдэг хоёр юм илүү төгсөн боллоо. Растер нарийн яам гэлээ. Растер бол амар. Тий, растер гэдэг чинь ер нь бидний нэг зургийн аппаратаар авч байгаа утасны гар утсаар авч байгаа тэр файлуудын ерөнхий нэр нь баггүй юу? Растер. Фото зураг. Зүгээр л фото зураг юм байна тий. Гэж ойлгож. Тий, фото зургийн сул тал юу вэ гэхээр хэмжээ нөгөө жижигрээд томрохороо нөгөө чанар алдаад байсан шүү дээ. Тэрийг леер гэж хэлээд байсан юм байна. Леер гэдэг чинь тусдаа шүү за. Тэгэнгүүт растер дээр тийм асуудал гардаг болохоор smart object layer гэдэг зүйлийг ашиглаад за буцаагаад нөгөө нэг зургаад томруулж жижигрүүлэх чанараа алдахгүй байдлыг одоо шийдсэн гэх юм уу. Тэр асуудлыг шийдсэн гэсэн. Тэр нь болохоор smart object layer гэж байна. Vector file гэдэг маань бид нэр өөрсдөө нөө Photoshop дээр бол зурдаг vector file-ийг. Гэхдээ vector файлтай бол ажил болдог. Харин vector файлыг ямар зүйлээр зурдаг вэ гэхээр Corel ч юм уу, Illustrator ч юм уу ийм зүйлүүдээр зурдаг тусдаа програм гэдэг шүү. За тэгээд мэдээж хэрэг smart гэдэг англиар болохоор vector файл журах нь байна, object файл журах нь байна, тийм ээ. За тэгээд smart object файлыг үүсгэж болдог зүгээр нөө raster зурагнаас. Тэрнийг хоёлаа сурсан тий. Тий. Тэрийг болохоор нөгөө нэг юугаа layer-ээ сонгочоод тэр нэг юуны далбан шиг эмблем дээр ягаад convert to smart object болохоор тий. Гэхдээ нөгөө Японы далбаач нь болохоор mask зөв layer дээрээ баруун маус хоёроо дарангууд үүсдэг байгаа шүү дээ smart. За. Нэг илүү юм хийсэн. Японы далбаа байлаа. Нэг Японы далбаа нь яасан гинэ? Юу үсгдэг гэсэн бэ? Маск гэсэн үү? Тий, маск үсгдэг Японы далбаа. За. За, би энэ бичлэгээ буцаад өгнө за. За. Өнөөдөр хоёр бичлэгч орсон байгаа шүү. Нэгийг нь би юу нь явуулсан ба. Хоёулын зэрэг авах юм уу? Өөрөө л мэд. Тэгэхээр ерөнхийдөө тэгээд юм хийхээрээ л харна. За би ямар ч гэсэн ингээд өнөөдрийнхөө бичлэгтээ ингээд нийтдээ 4 дахь удаагийн хичээл орж байгаа. Тэгээ үлдсэн хичээл дээр болохоор хоёулаа айлуулах шинэ юм нэмж авахгүйгээр энэ дээрээ дадлах юм. За тий яг эдгээр чинь хамгийн чухал юмнууд байна. За тэгээд selection tool гэж байгаа. За. Magic. Одоо энэ над magic чинь болохоор амар чухал. Энийг бас нэг орно. Тэгээ энэ болохоор за бүр тусдан зааж өгнө за. Энэ бас маск шиг айгуу тийм хамгийн хэрэглэгддэг. Одоо гоё түүл гэх юм уу? Тийм зүйл байна. Тэгээд энэ хоёрыг би ерөнхийдөө хамааралтай төлөвүүдтэй цуг заагаад тэгээ ерөнхийдөө үлдсэн 3 хичээлээ орчноо. Тэгэл
хуучин үтсэн зүйлүүдээ сэргээгээл шинээр үзэх 2 төлөө сураад очоод нэг ойр зургийн юмыг бол өөрөө хангалттай хийчихнэ. Тэрнээс илүү бол нөгөө нэг юм одоо юу хэмтэй сурах гад ятцсан шиг болно шүү дээ. Хитрхи их юм мэдэж очоод нэгийг ч ашиглаж чадахгүй бол сурсны бараг хэрэг байхгүй тийм ээ. Тийм байдал төр. За. Өнөөдөр баярлалаа. Хичээлээ өндөрлөө. Тэгээд орой холбогдох хаа тэгээд. За. За түрүү. За. За.